бүхэнд орой минь хүргэе. Өдөр нөгөө боловсролын газраас өгч байгаа мэдээллүүд бүрэн гүйцэд биш байсан учраас мэдээллийг бүрэн гүйцэд болсныхан дараа нөгөө нэгдсэн хурлаа хийх гээд тэгээд юу болоо. Хугацааг орой онлайн болгосон 13 цагийн шуурхаг. За энэ хурал өөрөө бичлэг болоод хадгалагдаад би YouTube дээрээ байршуулчих учраас хурлын дараа хоцорсон хүмүүс юу агаад ороод энэ бичлэгийг үзэх боломжтой. За дэлгэцээ шеэрлээд би гүйцэтгэлийн үнэлгээний энэ удаагийн зохион байгуулах ерөнхий чиг дээрээс өгсөн чиглэлүүдийг ингээд яриа явчих гэж бодож байна. За би утсаараа давхар ороод за энд нэг хүн ороогүй байгаа даа. Байглаа юм байна. За давка гэж байна. За дэлгэцэн шеэр ерөнхийдөө за харагдаж байгаа юм байна. Дэлгэц нэлээд ажгүй харагдаж байна. За full screen хийгээд харъя. За дэлгэц TV харагдаж байна. За ерөнхий боловсролын сургуулийн сургалтын байгууллага багшийн гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах энэ шинэ чиглэлийг боловсролын үнэлгээний төвийн Янжинжив даргын илтгэсэн ярьсан энэ слайдны дагуу тайлбарлая. За гүйцэтгэлийн үнэлгээ 24 оны энэ удаагийн гүйцэтгэлийн үнэлгээ нь бусдаас юугаар ялгаатай вэ гэхээр нэгдүгürt эрх зүйн орчны хувьд болохоор бас эрх зүйн орчин засгийн газрын түвшинд баталгаажсан байна. За сайдын түвшинд болохоор 115 гэсэн тушаалын дагуу эрх зүйн орчин тодорхойлсон байна. За үүрэг оролцооны хувьд болохоор багш, сургалтын менежер, захирал, сургуулийн үнэлгээний баг, орон нутгийн боловсролын хэлтс гэсэн үндсэн 4 оролцогчид энэ удаагийн гүйцэтгэлийн үнэлгээнд түрүүчигтэй адилхан оролцсон. За хүний нөөцийн хувьд сургууль бүр дээр болохоор гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах, хөндлөнгийн хяналт тавих комисс ирж ажиллана. Манай дээр болохоор аймгийн төвийн сургуулиуд дээр Улаанбаатараас нэг хянагч багш. За ассистент багш нар бол Авьяас сургуулиас, биш Эрдмийн далаа сургуулиас ассистент багш нар ирж манай дээр ажиллана. Бид болохоор Авьяас сургууль руу ассистент багшаар хуваарлагдана. За захим шилжилт нь болохоор үнэлгээ ESC гэмэн гэдэг энэ платформ ашиглаад мэдээллийн баазаа бүрдүүлсэн 10-аас 12 дугаар ангийн шалгалтыг бол цахим хэлбэрээр зохион байгуулнаа. За зохион байгуулалтын хувьд болохоор ердийн тусгай төрөлцсөн гүнзгий олон улсын хөтөлбөртөө энэ бүх гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтууд нэгэн зэрэг зохион байгуулагдана. За урд нь бол шатлалтаагаар ердийн сургуулиудын гүйцэтгэлийн үнэлгээ эхлээд зохион байгуулагдаад дараа нь тусгай болон төрөлцсөн ийм сургуулиудын дараа нь олон улсын хөтөлбөртэй сургуулиудын за энд ч одоо юу хүн орж ирэх гээд байдаг. Ямар хүн орж ирэх гээд юм лөө. За болио. За бичлэг явж байгаа учраас шууд явчихаа тааш. За ийм байна. За дараагийнх нь хэсэгтэр болохоор гүйцэтгэлийн үнэлгээ болохоор засгийн газрын 2019 оны энэ тушаалуудад энэ дээр заагдсан тушаалуудад
үндэслээд хэн ямар үүрэг оролцоотойгоор засгийн яам ямар үүрэг оролцоотой байх юм, үнэлгээний төв ямар чиг үүрэг оролцоотой байх юм, орон нутгийн боловсролын хэлтсэн ямар чиг оролцоотой байх юм. За тухайн орон нутгийн ерөнхий боловсролын тухайн үнэлгээнд оролцож байгаа сургууль ямар чиг үүрэгтэйгээр оролцсон юм. За тухайн оролцогч багш өөрөө ямар чиг үүрэгтэй оролцох юм бэ гэдэг дээр энд бас нэлээд тодорхой зааж өгсөн байгаа. За багш бол ерөнхий боловсролын сургуулийн микрофон хаагараа. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний эрх зүйн орчинд бол зохион байгуулалтын талаарх мэдээллийг авах, гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдах гэсэн ийм байна. За. За энэ гүйцэтгэлийн үнэлгээний эрх зүйн талаар бас нэлээд ярьчихсан учраас энийг бол товчлоод явчих мэдээлэлээ бас нэлээд ил тод байл. Оновчтой цаг хугацаанд багтаах зорилготойгоор. За энэ хүмүүсийн хүсэлтийг бол авч болохгүй байна. За бичлэг орох учраас шиг байлээ. За сургууль болохоор өөрөө эрх зүйн орчин болон зохион байгуулалтын талаар мэдээллийг оролцогч талуудад хүргэх, өөрөөр хэлэх юм бол тайлан мэдээнүүдийг боловсролын газарт хүргэх, үнэлгээ зохион байгуулах юм чиг үүрэгтэй шараа тодруулсан нь болохоор тухайн салбар болгон ямар чиг үүрэгтэй оролцох вэ гэдгийг ерөнхийдөө тайлбарсан байна. За гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулах ерөнхий зураглал нь болохоор энэ дараах байдлаар зохион байгуулна. За сургуулийн хувьд болохоор сургууль дээр ирэхээр яг гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтын болохоор үнэлгээний асуулга байгаа, бичгийн болон цахим шалгалт гэсэн ийм хоёр хэсгийг бол бид нар гүйцэтгэх ёстой зохион байгуулалтынхаа явцад. За тэгээд ийм өгөгдлийн сан бүрдүүлээд боловсролын үнэлгээний төв рүү цаасан болон цахим хэлбэртэй материалууд илгээгдэнэ. За биеийн тамирын хичээлийн хувьд бол юу асан байгаа? Нөгөө нэг ур чадварын шалгалт байгаа. За ур чадварын шалгалт бол 100% бүх ангиуд нь ур чадвар гэсэн байсан боловч 10-аас дээш ангиуд дээр биеийн тамир цахимаар гэсэн шалгалтын хуваар орж ирсэн байна лээ. 10 цахимаар, 11 биеийн тамир цахимаар, 12 биеийн тамир цахимаар гэсэн асуулгууд орж ирсэн байсан. За өнөөдөр манай сургууль дээр болохоор хэдний өдөр эрдмийн талаас хэдэн тооны ассистент хэддүгээр цаг дээр хэдэн тооны ассистент багшийг авах вэ гэдэг ийм ерөнхий тоон зураглал ирсэн. За энэ дээрээс харж агаад 29-ний өдөр буюу 12 дугаар ангийн үнэлгээ зохион байгуулах тэр өдөр манай сургууль дээр нэг ч ассистент байхгүй учраас 12 дугаар ангийн заавал судлах хичээлийн агуулгаар шалгалт байхгүй байж магадгүй юм байна гэсэн нэм урьдчилсан таамаглал байна. Тэгээд үр дүнг тооцоолоод нийтэд цааш нь тавьчих тайлагнаж мэдээлэх гэсэн ийм дараалтаа явнаа. За дараа нь болохоор энэ удаагийн гүйцэтгэлийн үнэлгээнд ердийн сургалттай төрийн өмчийн 691 сургууль, төрийн бус буюу хувийн хавьчлын 17 сургууль, ерөнхий боловсролын нийтээр 708 сургууль хамрагдана. За энэ дээр болохоор ердийн сургалтаа 652 сургууль, тусгай 6 сургууль, төрөлцсөн сургалттай 45 сургууль, олон улсын хөтөлбөртэй 5 сургууль үнэлгээнд хамрагдана. Энэ хувийн сургуулиудыг оруулж байгаа нь яагаад ингэж байгаа вэ гэхээр ерөнхийдөө болохоор тухайн сургуулиуд дээр энэ гүйцэтгэлийн үнэлгээг хувийн сургуулиуд дээр урд нь зохион байгуулаагүй байж гад анх удаа ингэж
хувийн сургуулиудыг оролцуулж гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулж байгаа юм байна. За нийслэл 167, орон нутагт бол 541 сургууль хамрагдана. За ингээ багшийн тоо энэ бол ингээ харагдаж байна тийм ээ. За үнэлгээний баг бол 708 сургууль дээр 708 үнэлгээний баг байна. За энд хүний тоо, захирлын тоо, ясран хамгаалагчийн тоо, суралцагчийн тоо энэ гэсэн тоо мэдүүлэлд оруулж өгсөн байна. За Хувьсгал аймгийн хувьд болохоор 34 сургууль хамрагдана. За тэр түүний 1447 багш энэ гүйцэтгэлийн үнэлгээнд орно гэсэн үг. За төврийн нөхцөлийг яаж авч үзэж байгаа вэ гэхээр ердийн болон төрөлцсөн гэдэг бол энэ эхний хэсэг нь бидэнтэй хамаатай. За 1-ээс 20 хүүхэд тухайн ангид суралцдаг бол анги нийтээр 100% хамрагдана. 21-ээс 40 хүүхэд тухайн ангид суралцдаг бол 60% төвөрлөгдөнө. За энэ тэгэхээр одоо 21-ээс 40 хүүхэдтэй ангиуд бол ангийн төвөр 60% дээр хийгдэнэ гэсэн үг. 41-ээс 250 хүүхэдтэй бол 40% төвөрлөгдөнө. 251-ээс дээш бол 100 суралцагчийг бүлгээр төвөрлээд зөрүү сурагчийг дараагийн бүлгээс сонгоно гэсэн байгаа. За нэгдүгээр баримтлах зарчим бол тухайн төвөрт бол хүүсийн харьцааг тэнцүү байна гэхээр эрэгтэй эмэгтэй хүүхдийн тоо тэнцүү байхаар цаанаасаа сонгогдсон байгаа. За тэр удаан хугацаанд өвчтөй байсан, шилжиж ирээд 6 сар болоогүй, чөлөөтэй байсан, тассан зэрэг суралцагчийг болохоор төвөрт сонгохгүй гэж хэлсэн боловч сая сууг дээр бол орж ирээд байсан. За хөгжлийн бэрхшээлтэй гэж тэмдэглэгдсэн сурагч бол тусгай шалгуурын дагуу гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдана. За сургуулийн багшийн гүйцэтгэлийн үнэлгээг бол 100 оноогоор үнэлгээжүүлнэ. За энд орол сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт 45 оноо, сурагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагаа ахиц үр дүн 20 оноо, багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц үр дүн 30 оноо, за олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал үр дүн 5 оноо гэсэн ийм үндсэн онооны задаргаатай таныг үнэлнэ. 4 чиглэлд үнэлэх нь байна. За сургалтын байгууллага багшийн гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулахдаа өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний асуулга байна. За асуулгын төрөл бол төрөл хэлбэр гэж юм тийм ээ. Үнэлгээний асуулгад оролцогч өөрөө энэ дээр бол оролцсон. За үнэлгээнд оролцохдоо үнэлгээ EEC-ийг имэн гэсэн нөгөө бидний суур дата мэдээлэлээ бүрдүүлж оруулж исэн тэр цахим систем рүү орж асуулгаач тэрнгээрээ бүглэнэ. Тэгээд тэн дээр байгаа хүүхдүүдийнхаа төврийгч яг тэр систем рүү орж авна. Эцэг эхийн санал асуулга бол нэвтэрч орохоор тэр систем рүү орохгүй хажуу талд нь эцэг эхийн санал асуулга гэсэн тусдаа цонхтой байдлаар дэлгэцэн харагдаж байна лээ. За багшийн асуулганд болохоор гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдж байгаа багш өөрийгөө нэгдүгээрт үнэлнэ, хоёрдугаарт хамт олонноо үнэлдэг тийм ээ. Тэгэхээр заа харгын нэгдлээ үнэлэх байдлаар нэрлэн зохион байгуулагдчихсан. За сууг дээр бол цөөхөн үнэтэй учраас яг тухайн нэгж дээрээ байгаа багш нараа үнэлж байсан. За суралцагчийн асуулга болохоор төвөрт сонгогдсон 5-аас 12 дугаар ангийн сурагчийн асуулганд оролцоод багшигаа үнэлэх ёстой. За тэгэхээр энд 5-аас доош ангийнхан бол сурагчид асуулганд оролцохгүй. За эцэг их асран хамгаалагч бол 1-ээс 12 дугаар ангийн бүх эцэг их асран хамгаалагчид асуулганд оролцсон. За эцэг их асран хамгаалагч бол өнгөрсөн жил багшийг үнэлээд дараа нь сургуулийг үнэлээд байсан. За энэ удаагийнх ороо зөвхөн эцэг их сургалтын байгууллагыг үнэлнэ гэсэн ийм чиглэл өгсөн. За удирдах ажилтны асуулга гэдэг дээр болохоор захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан дээр тусгай асуулга байгаа.
За хамт олонны асуудал болохоор үнэлгээнд хамрагдж байгаа хамт багш бол өөрийнхөө байгууллагыг бас үнэлнэ. За орон нутгийн боловсролын газраас бол тэр ахлах мэрэгчлэтнүүд тухайн сургуулийг бас үнэлдэг. За орчны стандартыг болохоор үнэлгээний багийн 2 сурагч, асран хамгаалагч 1 багш гэсэн бүрэлдэхүүнтэй нийтдээ 5 хүний бүрэлдэхүүнтэй баг сургалтын орчныг үнэлнэ. За хөндлөнгөөс ирсэн хянагч багш бас үнэлнэ. За тэгэхээр энэ дээр нэг зүйл байгаа. Орчны үнэлгээн дээр болохоор сонгогдох, үнэлгээ өгөх тэр эцэг их гэдэг асран хамгаалагч гэдэг дээр болохоор нодлон бол багш үйлчлэгч эцэг эхчүүдээ дотроо ажиллаж байгаа хүмүүсээ сонгож ирсэн бол энэ удаа эцэг их асран хамгаалагчийг бол тухайн байгууллагт ажилтгүй хүнийг сонгороо гэсэн ийм чиглэл өгсөн. За өнгөрсөн жил асран хамгаалагч дээр болохоор мөнх жаргал багш мөнгөн цэцэг багш 2 эцэг их асран хамгаалагчийг төлөөлөөд багшийг төлөөлж очирхуу багш гүйцэтгэлийн үнэлгээний багт ажиллаж байсан. 2 суралцагч нь болохоор 11 одоо 11 дугаар анги суралцж байгаа суралцагч 2 сурагч орж ирсэн. За тэгэхээр энийг бол хөгжлийн албанаас энэ 2 суралцагчийн нэрийг авна. Эцэг их асран хамгаалагч цөмөр одоо энэ хурлын төгсгөлд хэний ангийн ямар эцэг их байвал байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд оролцуулах боломжтой байх вэ? Энэ хүн 5 өдрийн турш манай сургууль дээр ажиллана гэдгийг бас бодолцох юм аа. За бичгийн болон цахим шалгалтууд болохоор 1-ээс 12 дугаар ангид мэдлэг чадвар ерөнхий боловсролын үндэсний болон тусгай сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд өгөх ёстой. 1-ээс 9 дугаар ангийн суралцагчид бол цаасан суурьтай шалгалтыг 10-аас 12 дугаар ангийн сурагчид бол цахим шалгалтыг өгнө. За орж байгаа нэвтэрч орж байгаа компьютерийн үзүүлэлт бол дараах шаардлагыг хангасан ийм компьютеруудыг шалгалтанд бэлтгэх ёстой. За ингээд орон нутаг үнэлгээний багш тус бүр өөрийн ирэхээр нэвтэрж орно. За тэгээд анги удирдсан яг тухайн багш дээр бол үнэлгээнд хамрагдах ёстой сурагчдын нэр тэдгээрийн асран хамгаалагчтай холбогдох энэ цонх багш дээр бол харагдана. За түрүүчийн хурлууд дээр бас хэлсэн. Анги удирдсан багш дээр бол мэдээлэл нь харагдахгүй. Яг тухайн багш дээр харагдах учраас анги удирдсан багш нар тухайн шалгалтын өдрүүдэд утсаа байнгын нээлттэй байх, ямар нэгэн багш нар мэрэгжлийн багш нар эцэг ихтэйгээ намайг ингээ холбоод өгөөч байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд тухайн эцэг эх чинь хамрагдах ёстой шүү гэдэг дээр бол хамтарч ажиллах шаардлагатай шүү. За энэ өдрийн шалгалтыг бол өдрөөр салгаад би нөгөө групп дээр оруулсан байгаа. За тухайн өдөрт авах шалгалтанд оролцох ассистент багш нарыг ассистент багш нарын тоо дээрээс ирсэн. За тэгээд тэр дээрээс ирсэн ассистентийн тоотоо харьцуулаад нэг ойролцоогоор иймэрхүү шалгалт авагдах магадaltaй юм а гэдгийг өнөөдөр заа харгын нэгдлийн ахлагч нарын хүрээнд бид нэр ярилцсан байгаа. Тэгэхээр та бүхэнтэй зааны ахлагч нар чинь маргааш бас тайлбарлаж өгөх бах. За 29-ний өдөр бол дандаа 12 дугаар ангийн шалгалтууд үндсэндээ 10 шалгалт зохион байгуулагдах ёстой. За манай дээр 29-ний өдөр ямар ч ассистентийн захиалга орж ирээгүй учраас 12 дугаар анги дээр бол шалгалт зохион байгуулагдахгүй байж магадгүй гэсэн ийм урьдчилан хамгаалал байна. За 30-ны өдөр болмогц бага анги дээр 5 дугаар ангийн шалгалтууд зохион байгуулагдана. За нийтдээ 9 шалгалт зохион байгуулагдахаар байгаа. За бага ангийнх бол энэ цагийн тавиад өгсөн байна тийм ээ. 9:30-аас эхэлж байгаа. 9:30-аас 10:10-ийн хооронд. За дараа нь
суур боловсролын хүрээнд болохоор 8, 9 дугаар ангийн шалгалтуудыг үдээс өмнө зохион байгуулна. За 1-р ээлжинд 2-р ээлжинд болохоор 2-р ээлжинд 6, 7-гийнхны шалгалт зохион байгуулагдана. Тэгэхээр тухайн өдөр 9-р ангийг үдээс хойш ордог байгаа. Тэгэхээр 9-р анги үдээс хойш ордог. Учраас энэ ээлжүүдийн зөрүүлж хүүхдүүдэд цуглуулах юм байна. Шалгалтанд орох хүүхдүүдэд. За бүрэн дунд боловсролын хувьд болохоор 12 дугаар ангийн биеийн тамир 2 дахь 30-ны өдрийн 2 дугаар цаг дээр цахимаар байна гэсэн байна. За тэгэхээр энэ дээр эхний өдрийн ассистентууд дээр болохоор хүн байхгүйсэн ч гэсэн энэ 30-ны өдөр бол ассистент байгаа. Хичээл дээр ямар юм шалгалт ассистент нь хуваарлагдсан нь одоохондоо тодорхойгүй байгаа учраас бид нэг урьдчилан таамаг төдий байгаа. За бүрэн дунд боловсролын хувьд болохоор энэ өдөр дандаа 10 дугаар ангийн хичээлүүд сонгогдсон байгаа. За 5 сарын 1-ний өдөр болохоор үдээс өмнө дандаа 4 дугаар ангийн шалгалтууд багангийн. За үдээс хойш 3 дугаар ангийн шалгалтууд. За сүүлийн цаг дээр нь 4 дугаар ангийн биеийн тамир шалгагдахаар байгаа. За суур боловсролын төвшөнд болохоор үдээс өмнө 8, 9 дугаар ангийн үлдсэн хичээлүүд шалгалтанд хамрагдана. За мөн үдээс хойш нь болохоор 6, 7 дугаар ангийн 4 сарын 30-нд зохион байгуулагдаагүй үлдсэн шалгалтууд зохион байгуулагдана. За бүрэн дунд боловсрол дээр болохоор 10 дугаар ангийн эхний цаг дээр нь 10 дугаар ангийн биеийн тамир цахимаар гэсэн байгаа. Цахим хэлбэртэй байна гэсэн байна. За тэгээд ихэвчлэн 11 дугаар ангийн шалгалтууд 5 сарын 1-нд зохион байгуулагдана. За 5 сарын 2-нд бага боловсролын 1-р ангийн шалгалтууд зохион байгуулагдана. За суур боловсролын төвшөнд болохоор 8, 9-р ангийн бас өгөөгүйсэн, сонгогдоогүй байсан үлдсэн шалгалтууд зохион байгуулагдана. За үдээс хойш нь болохоор 6, 7 дугаар ангийн бас үлдсэн хичээлүүд шалгагдах нэ. За түүх нийгэм биологи гэсэн хичээлүүд байна тийм ээ, эрүүл мэнд гэх. За 5 сарын 2-нд бүрэн дунд боловсролын хувьд бол 11-р ангийн биеийн тамир эхний цаг дээр цахимаар зохион байгуулагдана, 2-р цаг дээр цахимаар зохион байгуулагдана. За энийг бол онцгой хараарай. Бид нар нөгөө биеийн тамирыг дандаа ур чадвараар авах юм байна гэд дээрээс ирсэн түрүүчийн слайд дээр бол ур чадвар гэсэн байсан боловч энд хуваар дээр бол цахим гэсэн яг тэр сонголтууд нь тестийн хэлбэртэй цахим ийм даалгаврууд орж ирэхээр байхаар байна. 10-аас дээш ангийн биеийн тамир дээр. За тэгээ 10 дугаар ангийн үлдсэн хичээлүүд байна. За эрэгтэй технологи, эмэгтэй технологи тус тусдаа орсон байгаа. За 5 дугаар сарын 3-ны өдөр 2 дугаар ангийн шалгалтууд зохион байгуулагдана. За суур боловсролын үлдсэн хичээлүүд 8, 9 дугаар ангийн. За үдээс хойш 6, 7 дугаар ангийн бас үлдсэн хичээлүүд зохион байгуулагдана. За 5 сарын 3-нд болохоор үдээс хойш бага ангийн ямар нэгэн шалгалт зохион байгуулагдахгүй. Юунд бүрэн дунд дээр болохоор үдээс өмнө 11-р ангийн шалгалтууд ер нь үдээс хойш дандаа 11-р ангийн тухайн өдөр 5 сарын 3 дандаа 11-р ангийн шалгалтууд зохион байгуулагдаад ерөнхийдөө эхний 2 үдээс хойш эхний 2 цаг дээр шалгалтууд зохион байгуулагдаад дуусна. Суур боловсролын хувьд бол эхний 4 цагт багтаж шалгалтууд зохион байгуулагдах нэ. Тэгэхээр хамгийн сүүлийн өдөр бол ачаал багтаа байна гэж ингэж ойлгох нэ. За тухайн шалгалт зохион байгуулагдсан өдөр бол эцэг эхийн санал асуулгуудыг өгүүлнэ, сурагчдын санал асуулгуудыг өгүүлнэ. За тэгэхээр энэ дээр бол яг өдөр өдөрт нь багтаагаад санал асуулгуудаа өгөөд дуусахгүй бол яг сүүлийн өдөр цугуулаад нөгөө эцэг эхийн санал асуулгаа сүүлийн өдөр рүү овооруулахаар систем гацдаг, доголдол үүсдэг энэ төр бас нэлээд асуудлууд байсан учраас сөөв дээр бас гарч ирсэн учраас
багш нар яг журмандаач тэр өдөрт нь санал асуулгуудаа дуусгараа гэсэн чиглэл өгж байгаа учраас яг тухайн өдөрт нь багтаагаад санал асуулгуудаа бүрэн өгүүлж дуусгана. За энэтэй холбоотой эцэг их нь үнэхээр одоо сүлжээгүй газар байгаа бол утсаа өгж явуулаарай гэсэн ийм зохицуулт хийхийг хичээгээрэй. Тухайн өөрөө орж ирж аймгийн төв рүү орж ирэх боломжгүй байгаа бол ядаж утсыг явуулаад эндээс асран хамгаалагчийг төлөөлөөд өөр хүн санал асуулга өгч болно. За улсын хэмжээнд нэг цагаар зэрэг зохион байгуулна гэж байна. За энэ дээр болохоор энэ хүчингү болсон өнгөрсөн жилийн хүчингү болсон 23 оны хүчингү болсон хичээл судлагтуунууд ингээд мэрэгжлээрээ харагдаж байна. За бага ангидаар хамгийн олон байсан юм байна. За олон багштай очиж тэгсэн баг. За хөгжмөлөр 52 гээд за ингээд бол турингийн бага анги 23 Монгол хэл 5 өнтер гэдэг энэ өнгөрсөн жилийн гүйцэтгэлийн үнэлгээнд 379 багш яагаад гүйцэтгэлийн үнэлгээнд ингэж хангалтгүй үнэлэгдсэн бэ гэхээр энэ дээр шалгалтан дээр гүйцэтгэлийн үнэлгээнд багшийг өөрөө буруу асуултаа буруу чеклсэн, хүүхдүүдийнхаа мэдээллийг буруу чеклсэн. За бүрэн бус дутуу мэдээллүүдээр мэдээлэлтэй байсан. За тэгээд шалгалтын нэг тухайн сурагчдын шалгалтан дээр хуулуулсан гэдэг нь бол нотлогдсон ийм байгаа учраас эдгээр бол шалгалтуудыг хүчингү болгоод гүйцэтгэлийн үнэлгээг үнэлгээг нь шууд хүчингүд тооцсон байна шүү. Тэгэхээр 24 онд үүсэж болзошгүй ийм асуудлууд байгаа учраас энийг онцгой анхаарах юм байна. За хуулсан яаж хуулсан мэдж байгаа вэ гэхээр бид нар дэлгэцэн дээр харуулж байсан энэ дээр шууд багшийн бичгээр энэ бичсэн юм лээ, бичгийн ажил дээр нь заадаггүй багшийг чеклсэн байсан, группээр ордог гэж сонголт хийсэн боловч анги нийтээр нь сонгосон. За одоо ингээд ийм алдаатай зүйлүүдийг сая бид нартэр ч гэсэн зарим нэг нь гарч ирсэн, тэгээд буцаад засагдсан шүү дээ, тийм ээ. За энэ дээр болохоор анги удирдсан багш дээр бас бүх сурагчдыг тасалсан өвчтөй хөгжлийн бэрхшээлтэй гэж чеклсэн асуулт бас байгаа юм байна. Зөвхөн сургалтын менежерүүдээс сая гарсан алдаанууд болохоор анги бүлгийг буруу холбосон, багшийн нууц үгийг сэргээх ойлголтыг дутуу өгсөн, тэгээ мэдээлэл дутуу бөглөгдсөн, зөвхөн шалгалт өгөх ганцхан ангиа сонгоод чеклэрэй гэдэг чиглэл өгсөн гэдэг энэ дээр бол бас яригдчихэж байгаа. За манай дээр бол харьцангуй энэ асуудал бол гайгүй. За үнэлгээ зохион байгуулахаас өмнө за нэгдүгээрт 4 сарын 10-наас 26-ны хооронд юу хийсэн байх ёстой гэхээр бид одоо энэ хурлаар үнэлгээний багийг томилох ёстой. Нийт оролцогчтой 85-аас дээш хувийн саналаар тухайн үнэлгээнд оролцогч багшийг, суралцагчийг, эцэг эхийг сонгоно одоо. За тэгээ гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулах эрх зүйн баримт бичгийг судлах. За сургуулийн онцлог нөхцөл байдалд уялдуулан зохион байгуулах ажлын зураглал гаргаж төлөвлөлт хийх. За үнэлгээний багийн гишүүдийн үүргэжүүлээд хариуцлагын баталгааны хуудас дээр гараа өрсөх зурулаад паспортыг авч хавсаргах, паспортын зургийг авч хавсаргах. За тэгээд нийт багш нартаа мэдээллийг жигд нээлттэй хүргэх. За тэгээд бичгийн шалгалтыг бол Монгол шуудан компаниас хүлээн аваад нууцлалын болол хөндлөнгөөс ирсэн комисс шалгаж баталгаажуулах хуудсан гэж чеклэх байгаа. За 29-ноос 3-ны хооронд бол үнэлгээний комисс эхний өдөр ирээд бэлтгэл байдал хангагдсан байдлыг шалгана. За тэгээд Улаанбаатарын цагаар зэрэг бичгийн шалгалтыг зохион байгуулна. Орон нутагт гарсан хуваарийн дагуу асуулгыг зохион байгуулна. За үнэлгээний явцад гарсан асуудлыг үнэлгээний багаараа хамтран ярилцаж шийдвэрлэнэ. За багш
сурагчдын эрсцээ мэдээллийг өдөр бүр системд шивж оруулна. За биеийн тамирын хичээлийн сорилын үр дүн болохоор яг тухайн өдөрт нь системд шивнэ. За олон улс тусгай төрөлцсөн гүнзгийрүүлсэн ийм хөтөлбөрөөр хичээл заадаг багшийн үнэлгээг бол хуваарийн дагуу зохион байгуулад тухайн өдөрт нь багтааж үр дүнг шивнэ. За бичгийн шалгалтын материалыг бүгдээс өгсөн зааврын дагуу Монгол шуудан компанид бол шалгалт дууссаны дараа битүүмжлээд хүлээлгэж өгнө. За үнэлгээ зохион байгуулсны дараа болохоор бид нар бол нөгөө үнэлгээний баг тайлангаа бичиж өгнө. За үнэлгээний багт орсон багш бол өдөр болгон тайлан бичнэ. За тэгээд зааврын дагуу боловсруулж орон нутгийн түвшинд боловсролын хэлцэд нөгөө тайлангуудаа хүлээлгэж өгнө. За сургуулийн түвшинд зохион байгуулсантай холбоотой санал гомдлыг хүлээж аваад тухайн цаг үед хүлэнэ. За үнэлгээний материалыг холбох журмын дагуу сургууль дээр архивлна. Өөрөөр хэлэх юм бол тэр бүх материалуудыг 2% хэвлэж нэг нь бол нөгөө нэг том хөх харцхан дээр хийж явуулаад 1% нь болохоор өөр дээр авч үлднэ. Архивлж. За үнэлгээний баг юу хийх вэ? Сургууль юу хийх вэ гэдгийг нь дэлгэцэн дээр харуулсан байна. За би энэ презентацийг PDF хэлбэртэй болгоод бас дахиад оруулчихна. За тэгээд үнэлгээний багыг бол сая ярьсан тийм ээ. Сургуулийн үнэлгээний баг болохоор үнэлгээ зохион байгуулах талаар мэдээлэл үргээд өдөртөмжийн дагуу багш бүрт таниулаад гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн. За маргааш энэ хурал цуусан байдлаа эрсцээ бие бүртгээд маргааш гарын үсэг явуулж зуруулнаа. За дараа нь болохоор гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулах, бэлтгэл хангах, багш сурагчлагч, эцэг эх асран хамгаалагчид багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний асуулгад үнэн зөв хариулахын ач холбогдлыг таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх. За асуулгад хөндлөнгийн нөлөөлөлгүй хариулах орчныг бүрдүүлнэ гэж байна. Тэгэхээр энд санал асуулга зохион байгуулах нэг танхим бид нар засах хэрэгтэй юм байна лээ. За тэгээд тэнд бол үнэхээр нөгөө дэмжлэг шаардлагатай байгаа ахмад настай тэр ийм эцэг эх асран хамгаалагч нар бол дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ тэр нөгөө асуулга бүгэлж байгаа явцад бол явц болон үр дүнд нөлөөлөхгүйгээр хэрхэн яаж бүглэх талаар л зөвхөн заавар зөвлөгөө өгөх ийм чиглэлд тусгай өрөө бэлтгэсэн байх юм байна. За юм байна. За дараагийнх нь болохоор үнэлгээний багийг зохион байгуулахдаа ямар алхмаар явах вэ гэж байна. За нэгдүгээрт нь болохоор сургалтын менежер, багш, нийгмийн ажилтан, эцэг эх асран хамгаалагч, суралцагчийн төлөөлөл бүхий 5-аас 11 хүний бүрэлдэхүүнтэй багийг захирлын тушаалаар баталгаажуулна. За энэнийхээ төлөвлөлтийг хийх юм байна. За хоёрдугаарт нь болохоор үнэлгээний багийг томилох асуудлыг хэлцээд хамт олонны хурлыг зохион байгуулна. За бид одоо яг энэ хурлаа зохион байгуулж байна. Энэ цаг мөчид. За гуравдугаарт нь болохоор хамт олонны хурлаар хэлцэж хуралд оролцогчдын 80-аас доошгүй хувь нь дэмжсэн тохиолдолд баталгаажуулах, дэмжээгүй тохиолдолд хамт олонны саналыг авч нэр дэвшүүлэн дахин санал хураах ийм үйл ажиллагаа зохион байгуулах юм байна өнөөдөр. За дөрөвдүгээрт нь болохоор үнэлгээний багийн гишүүдэд гүйцэтгэлийн үнэлгээний журам, удирдамж, зааврын дагуу шударга, хариуцлагатай зохион байгуулах үүрэг чиглэл өгөх юм байна. За 5-дугаарт нь болохоор бүхтээс хүргүүлсэн хариуцлагын баталгааг таниулаад гарын үсэг зурулж баталгаажуулнаа. За үнэлгээний багийн ахлагчаар бол үнэлгээ хариуцсан сургалтын менежер буюу миний би өөрөө ажиллах юм байна. За үнэлгээ хариуцсан сургалтын менежергүй бол хамт олонны хурлаар хэлцээд 85-аас дээш хувийн санал авсан бусад удирдах албан тушаалтныг томилж болно. За утган жаргалаар ажиллахгүй гэвэл өөр бас удирдах ажилтныг сонгож болох нэ. За үнэлгээний багийн ахлагчийг томилохдоо багийн гишүүдийг удирдан зохион байгуулах, шударга, ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй зарчимж, гарсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, багаар ажиллах зэрэг чадруудыг харгалзаж үзнэ.
За журмын 3-7-гийн 1 заасны дагуу гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдах багш болон хичээлийн байрны тооноос хамаарат хэдэн гишүүнтэй баг байгуулахыг шийднэ. Ихэнхдээ бичгийн болон цахим шалгалт багшийн тоо, байгууллагын орчны үнэлгээ асуулга зохион байгуулахад шаардлагатай хүний тоо оролцогчийг урьдчилан тооцоолсон байна. Хичээлийн байр 11-ийг 11 комистой байж болох юм билээ. Тэгэхээр манайх бол 2 хичээлийн байртай учраас 5-аас үгээр үнэлгээний багийн гишүүдийг сонгох ёстой. За үнэлгээний багт төлөөллөөр орох багшийг сонгохдоо гүйцэтгэлийн үнэлгээг шударга, үнэн зөв, бодтой, баримт нотлохонд суурилсан байдлаар зохион байгуулж оролцох хандлага, ёс зүй чадвар туршлагыг харгалзаж үзнэ. Үнэлгээний багт төлөөллөөр орох эцэг их асран хамгаалагчийг сонгохдоо боловсролын төвшин бүрээс төлөөлөл оруулнаа. Бага, суур, бүрэн дунд боловсралтай. За тэгээд одоо нэг дээд боловсралтай гэх мэтлэнгээр ингэ сонгоно. Гүйцэтгэлийн үнэлгээг шударга, үнэн зөв, бодтой, баримт нотлохонд суурилан үнэлэх хандлага, ёс зүй чадвар зэргийг харгалзан үзэж эцэг асран хамгаалагчийг сонгоно. За багш суралцагч эцэг их асран хамгаалагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байхаар сонгоод хуваар хин өөрийн болон хүүхдийн нь ангийн багш, төрсөн ах эгч дүү, гэр бүлийн гишүүн биш байх зэрэг нөхцлүүдийг хангана гэж. Өөрөөр хэлэх юм бол миний хамаатан нөө гүйцэтгэлийн үнэлгээний эцэг дотор явахгүй л гэсэн үг юм байна лээ. За тэгээд мөн тухайн сургуультай ажилдаг эцэг эхийг сонгохгүй гэсэн энэ удаа. За хариуцлагын баталгааны хуудас гэж ийм хуудас байгаа. Энэ дээр бол нөхөх хэсгүүдийн новг нэр за тэгээд сум дүүргүүдийг ингэж бичиж нөхөөд за ард нь болохоор баталгаа гаргах хичээн гар усаг регистрийн дугаар доод хэсэгт нь яг энэ доод хэсэгт бол паспортын нүүрэн талын зургийг байрлуулнаа. За энэ дээр болохоор за энэ хэсгийг уншиж байгаа бох тийм ээ, хариуцлагын баталгааны хуудсын ийм хэлбэртэй байна. За үнэлгээг зохион байгуулахаас өмнө болохоор үнэлгээнд оролцохдоо шударга бодиттой хандах хэрэгтэй. Үнэлгээг баримт нотлохонд суурилж хийх ёстой. За гадны нөлөөнд автахгүй, ашиг сонирхлын зөрчилгүй хандах, ажиллах гэж юм тийм ээ. За шударга баримт нотлохонд суурилсан үнэн зөв үнэлэхийн ач холбогдол, шударга бус оролцооны хор хохирлын үр дагаврыг тэр оролцогч талдаа хариуцлагын баталгааны хуудас гаргаж байгаа хүмүүс төр бол бас онцгой анхааруулж байгаа. За тэгээд хит их төвүүл гэж үнэлэх, хит их өндрөөр үнэлэхээр нөгөө хүний үнэлгээг шууд хүчингүй болгочихж байгаа учраас бүх юм нь 100 гэж, бүх юм нь 5 байсан гэдэг нөгөө сөөб дээр байгууллагын үнэлгээнүүд дээрээч бүх зүйл нь бүрэн санал нийлж гэн, хүүхдүүд нь болохоор бүх асуулгаа 100% бөглөж гин гэдэг ингээд хамгийн дээд онон дээр нь бүгдээр ингээд 100 гэд бөглөсөн 6 цэцэрлэг байгаа юм билээ. Тэгээд тэр нь дахин шалгалтаар 4 нь үнэлгээ нь хүчингүй болоод 2 нь бас нэлээд тааруухан төвшөнд үнэлэгдсэн ийм гашуун туршлага байгаа шүү. Ерөнхий боловсролын сургууль дээр бол харьцангуйгаар үнэлгээ нь хүчингүй болсон багш байгаа боловч яг үнэлгээ нь хүчингүй болсон сургуулиуд бол байхгүй юм байлаа. Тэгэхээр үнэлгээгээ бодтой бол харьцангуй бодтой үнэлсэн байна. Ерөнхий боловсролын сургуулиуд. Гэхдээ бас 100 тооны биш нэлээд хэдэн багш нар бас өөрийгөө буруу үнэлсэн, шалгалтын материал дээр илтээр ажилласан, анги нийтээрээ яг нэг хөвлөрийг дугуйсан. Тэгээ шалгалтын материал дээр багш өөрөө том хүний бичгээр бичсэн, бихний өнгө өөрөөр бичигдсэн гэдэг ийм зөрчлүүд гарсан. За тэгээд энэ хуусын хэсгийг тодорхойлдог бас томьёотой бодолт байгаа. Энүүгээрч бид нар шалгах боломжтой. Хуусныг нотлох маш олон аргачлал байгаа гэж хэлсэн. За 26-ны дотор нийт сургалтаа зохион байгуулсан байх ёстой. За ингээд өнөөдөр зохион байгуулж байгаа.
За 4-р сарын 29-ний өдөр ямар үйл ажиллагаа явагдах вэ гэхээр 29-ний өдөр зөвхөн 12-р ангийн шалгалтууд байгаа шүү дээ тийм. Бэлтгэл хангагдсан байдлыг нөгөө гаднаас ирсэн хүмүүс маань хянана. Тэгээд бэлтгэл хангагдсан байдал дээр ийм чеклэх хуудас байгаа. Тэрнийг тэр гаднаас ирсэн хүн чеклэнэ. За дараа нь асуудал өөрийн үнэлгээ, хамт олонны үнэлгээ, захирлын асуулга эхний өдөр хийгднэ. Тэгэхээр эхний өдөр бол манай дээр ямар нэгэн шалгалт зохион байгуулагдахгүй байгаа учраас эхний өдөр бүх багш нар өөрийгөө үнэлээд хамт онлоо үнэлнэ. Захирал бол багш нараа үнэлнэ гэсэн ийм хэлбэрийн асуулга нээгдэх нь байна. За цахимаар зохион байгуулах 12 дугаар ангийн шалгалтыг зохион байгуулнаа. За 5 сарын 3-ны 30-наас 4 сарын 30-наас 5 сарын 3-ны өдрүүдэд бол суралцагчийн болон эцэг эхийн асуулгууд бичгийн шалгалтууд зохион байгуулагдана. 1-ээс 11 дугаар ангийн. За тэгээд гүйцэтгэлийн үнэлгээний бэлтгэл хангах гэж байна тийм ээ. За гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулахдаа хөндлөнгийн хяналт тавих комисс хариуцсан сургууль дээр хамгийн нэгдүгээр ирнэ. За тэгээд хамгийн ихний 29-ний өглөөний 8:30-д яг тухайн хүн бол ирчдэг. За бүүтээс томилогдсон комиссын сургуулийн үнэлгээний багийн гишүүдтэй ирмэгцээ 8:30-д уулзна. За тэгээд үнэлгээ зохион байгуулах гишүүдэд зохион байгуулалтын талаар сургалт, ойлголт, мэдээлэл өгнө. За үнэлгээний багийн гишүүдэд гэж байна нөгөө 5 хүндээ. За дараа нь болохоор үнэлгээний багийн гишүүд хянагч багш нартаа хариуцлагын баталгааны хуудсыг таниулаад шаардлагын дагуу баталгаа гаргуулнаа. Хянагчаар ажиллаж байгаа багш нар бол бас хариуцлагын баталгааны хуудас шалгалт руу орохын өмнө хийдэг тийм ээ. За дараа нь сургуулийн үнэлгээний багийн гишүүдэд хариуцах ажил үүргийн хуваарийг хийх, бэлтгэл хангах гэж байна тийм ээ. За энэ дээр болохоор энэ тусдаа ямар ажлууд хийх юм, хизээ ямар ажлууд хийх юм, хэн яаж хариуцах юм гэдэг дээр төлөвлөгөөгөө гаргаж хийх ёстой. За тэгээд дараа нь хяналтын хуудасны дагуу үнэлгээний бэлэн байдлыг шалгаад анги танхимын бэлтгэлийг бас шалгана. Нөгөө комиссийн хүн маань үнэлгээний багийнхаа гишүүдтэй яваад шалгалт зохион байгуулахад орчин нөхцөл бүрдсэн хэсгээр бол хяналт тавина. За энэ дээр болохоор бас чеклэх хуудас байгаа. Үнэлгээний багийн гишүүд болоод хөндлөнгийн хянагчид. За үнэлгээнд хэрхэн оролцох талаар мэдээллийг хангах зар мэдээллийг хүргэнэ. За дараа нь бүүтээс зохион байгуулах цахим уулзалтанд оролцох бэлэн байдлыг бэлэн байдлыг танилцуулна. За тэгэхээр яг шалгалтанд зохион байгуулахын өмнөхөн бол боловсролын үнэлгээний төвөөс үнэлгээний багт орсон хүмүүстээр бол бас яг өнөөдөр энэ гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулахдаа ямар зарчмыг баримтлах вэ гэдэг энэ мэдээллийг дахин танилцуулж байгаа. За тэгээд дараагийн үйлдэл нь болохоор үнэлгээ зохион байгуулах анги танхим хянагч багшийг хуваарийг бэлтгээд энэнийг бол нууцлалыг хангасан байна. Яг шалгалтаас өмнө энэ хянагч багшийн нэр тодорхой болсон байна л гэдэг. За тэгээд Эрдмийн талаагийн Батцэг менежер бол манай дээр өдөрт нь хянагч багшийн нэрсийг ирүүлнэ. За бичгийн шалгалтын материалыг багш бүрээр бүртгээд ажлыг комиссийн удирдлагадор хийнэ. Өөрөөр хэлэх юм бол материалаа 30 минутын өмнө аваад танхим руу орж байгаа тийм ээ. Тэгээд битүүмжлэлээ танилцуулаад за тэгээд шалгалт авах үйл ажиллагаагаа зохион байгуулнаа. За бэлтгэл хангагдсан байдлын энэ чеклэх би идэхгүй гэдэг шүү дээ. За хуудас нь байна. За үнэлгээний мэдээлэлд цуглуулахдаа яах вэ гэхээр боловсролын үнэлгээний төвөөс ирүүлсэн удирдамжийн дагуу бичгийн болон цахим шалгалт үнэлгээний асуудлыг дараах энэ зураглалын дагуу хийнэ. За нэг цагт зохион байгуулна. Гаргасан хуваарийн дагуу асуулгуудаа хариулна тийм ээ. За сургалтын байгууллагын орчны үнэлгээг комисс онлон үнэлгээний багийн 3 гишүүн хийж
системд шивнэ. За тэгэхээр асуулга хэвлэж эхлээ явж тэр нэг чеклчихэд тэгээд орж ирээд систем рүүгээ нэвтэрч ороод энийг болохоор энэ тусгай багийн ахлагч хөндлөнгийн хянагчаар ирж байгаа хүнд тусгай код өгдөг. Тэр хүний өгсөн кодоор нэвтэрч ороод энэ асуулгуудаа бөглөх юм аа. За тэгээ явцын тэмдэглэлийг цаг тухайд нь бичнэ. За тэгээд суралцагчийн эрс бүртгэлийн эрсийг бол систем шивнэ гэдэг ийм зүйлүүд байгаа. За тэгэхээр энэ дээр одоо яг тухайн цаг мөчид өвчтөе чөлөөтэй байгаа үнэхээр хүндэтгэх шалтгаантай сонгогдсон суралцагч ирэх боломжгүй байгаа тохиолдолд харгалзах баримт бичгүүдэд маш сайн бүрдүүлнэ. Урт хугацаанд тасалсан одоо нөгөө системд нэр шивгцнээс хойш тасалсан хүүхдүүд бас мэрсэр байгаад байгаа. Урт хугацаанд тасалсан хүүхдүүд. За тэгэхээр яг тэн дээр болохоор цахим журнал дээр ирцээ бол яг тухайн суралцагч дээр тасалсан гэдэг бол тасалсан өвчтөе бол өвчтөе гэдгээр нь 31 өдрөг хүртэл 29-ны өдрөг хүртэл үнэлгээч 29-наас эхэлж байгаа шүү дээ тийм ээ. 29-ны өдрөг хүртэл эрсцээ тэгж бүртгэн. За тэгээ бүртгэсэн эрсцээ бол цаасан дээр хевлээ сургалтын албаар тамга дарж гарын үсэг зурулсан дээр баг. Дээр юм байна лээ тэр сөөб дээр бусад нодлон шинэ дээр 10 жил дээр бас тэгээд энэ лээ. Тэр ер нь хаана хардл сэдэлтгүй их зүгээр санагдсан. За яг үнэхээр тухайн суралцагч урт хугацаагаар хичээлдээ ирээгүй шалтгааныг тодруулахын тулд нөгөө хүүхд төгжлийн албанаас буюу нөгөө бурмаа чин заяа энтрээс бол эцэг эхтэй тэдуудаа холбогдсон боловч тухайн суралцагчид бол суралцагчийг ингээд эцэг их нь өөрөө аваад урт хугацаагаар ингээд таслуулаад явсан юм аа. Бид нар холбоо барьсан юм аа эсвэл холбоо бариагүй маа гэдгийг нийгмийн ажилтнаас бас тодорхойлт гаргуулад тамгалуулаад ингээд авах нь их чухал шүү. Сонгогдсон тохиолдолд тухайн материалыг бол олшруулад шалгалтын нөгөө битүүмжилсэн уут руу хийж битүүмжилж бүүт рүү явуулах юм аа. Яагаад тухайн суралцагч оролцоогүй вэ гэдэг дээр шалтгаан болоод хологдох баримт бичгүүдийг маш бааргагүй тамга тэмдэгтэй ийм байдлаар бэлдээрээ. За үнэлгээ зохион байгуулах хөндлөнгийн хяналт тавих комисс үнэлгээний багийн ажлын тайланг бүүтээс ихсэн маягтын дагуу боловсруулж илгээдгээ. За явцын тэмдэглэлд энийг хөтэлдэг. Тэгээд энийг болохоор өдөр болгон энийг хөтлөнө. Нөгөө үнэлгээний багт орсон гишүүд өдөр болгон энэ дээр тайлангаа бичнэ. Энийг хэвлэж гаргаж байгаа тайлангаа биччихээд тэгээ энийг бол сургуульд бол нэг хувийг евро PDF болгоод үнэлгээний төв рүү боловсролын газар руу PDF болгосон хөлбөрөөр явуулнаа. За энд болохоор хавсран гүйцэтгэж байгаа тохиолдолд нийгмийн ажилтнгүй энэ төр бол энийг асуулгыг зохион байгуулахгүй энэ нь бол итгэвчгүй юм байна. За багш удирдах ажилтан энд болохоор багш удирдах ажилтан албан тушаалтны ажлыг хавсран гүйцэтгэж байгаа тохиолдолд болохоор нөгөө жишээлбэл менежер би одоо менежер байгаад менежерийн ажлыг хавсран гүйцэтгэдэг багш байгаа тохиолдолд бол нөгөө нэг үнэлгээний хэсгүүд нь итгэвчгүй л гэсэн үг. За тэгээд үнэлгээ зохион байгуулах явцад тухайн сургуулийн үнэлгээний баг хөндлөнгийн хяналт тавих комисстай хамтрааж гарсан асуудал өргөдөл гомдлыг бүртгээ шуурхаа шийдвэрлэнэ. За зар мэдээллийг сайн өргөнэ. За тайлангаа болохоор 5 дугаар сарын 6-наас 8-ны дотор боловсролын газар руу хургуулнэ. За хугацаа хэрвээ хоцрох юм бол үр дүн бол буруу үнэлгээний үр дүн буруу бодогдсон асуудлыг боловсролын үнэлгээний төв хариуцахгүй гэж байгаа. За үр дүн боловсруулахдаа ямар алхамчлалыг хийх вэ гэдгийг энэ дээр тайлбарласан байна. Багш бүрийн баталгаажуулсан анхны оног тооцно. За журамд заагдсан кластер ангиллалыг тогтооно гэдэг нь сумын багш нарыг сумтаа, аймгийн багш нарыг аймагтаа, нийслэлийн багш нарыг нийслэлтэй харьцуулсан байдлаар
анхны хэмжээст оноонуудыг гаргаад за тэрний дагуу бол төвшинг гаргаж ирдэг тийм ээ. За стандарт хөрвүүлэх оноог гаргаж ирнэ. За кластерт харгалзах багш бүрийн 90% хувийг тооцно. За тэгээд багш бүртээр индекс гаргаж ирнэ. За өмнөх оны ахицыг тооцно. Тэгээд тухайн багшийн 2024 оны индексийг тооцож гаргаж ирнэ. За үнэлгээний үр дүнг тайлагнахдаа яах вэ гэхээр сургуулийн багш сургууль бүрийн үр дүнд шинжилгээ ээж дүгнэлт гаргах арга зүгээр хангах багшийг удирдлагаар хангах гэж байна тийм ээ. За энэ дээр энэ ерөнхийдөө ингээд уншигч байгаа учраас та нар энийг сайн хараад яваарай. Би PDF болгох чинь бүр яриадсэн чинь хэл оролдоод уншиж чадхаа гэж. За гаргасан ямар нэгэн өргөдөл гомдол дээр ямар шийдвэр өгөх вэ гэхээр задаггүй хичээл анги бүлгийн сурагчид төвөрлөгдсөн тухай ийм өргөдөл гомдол байна уу? 6 сараас дээш хугацаагаар тассан өвчтөй чөлөөтэй шилжсэн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч төвөрт орсон байна уу? Төр гэрээт багшийн багш тэгээ шилжсэн багш биш албан тушаалтан гэх мэт үнэлгээнд эдгээр хүмүүс болохоор үнэлгээнд хамрагдахгүй нөхцөлтэй багш дээр төвөр хийгдсэн тохиолдолд бас байна. За сургалтын байгууллага багшийн мэдээлэл зөрүүтэй алдаатай байсан гэх мэтлэн ийм өргөдөл гомдлууд бас иржсэн байна. За тэгэхээр энэ дээр болохоор дээрх төрлийн өргөдөл гомдлыг боловсролын үнэлгээний дүнээс яах нь гэхээр юусоо хүлээж авахгүй гэж байна. За яагаад ингэж хүлээж авахгүй гэж байгаа вэ гэхээр одоо заагаагүй хичээл заадаггүй анги хичээл бүлгийн суралцагч байна гэдгийг бол яагаад хүлээж авахгүй гэж байгаа вэ гэхээр энэ мэдээллийг багш яг өөрийн гараар системд шивсэн учраас таны мэдээлэл та системд шивэхдээ өөрөө анханасаа хариуцлагатай байхгүй яасан бэ гэдэг ийм тайлбарлаг гэж байгаа. 6 сараас дээш хугацаагаар тассан өвчтөй чөлөөтэй хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд яагаад төвөрт сонгогдчих вэ гэхээр та тэрнийг чеклээгүй байсан юм шүү гэдэг ийм тайлбар өгч байгаа. За тэгэхээр хэрвээ үнэхээр одоо ингээд хөгжлийн бэрхшээлтэй нэмлэгийн магадлалгаар тодорхой биш болсон ийм тохиолдолд бол эцэг эхийн хүсэлтийг харгалзаад шалгалтанд оруулахгүй байх. Эцэг эх нь өөрөө өргөдөл өгөөд би хүүхдээ энэ шалгалтанд оруулмааргүй байна гэдэг ийм хүсэлт гаргах юм бол төвөр сонгогдсон хүүхдээс шалгалтыг зохион байгуулахгүй байж болно гэвч эцэг эх нь бол өөрөө санал асуулгаа өгнө гэж. За төр гэрээт багшийг тэтгэврт гарсан багш нарыг төвөрт оруулсан шилжсэн багшийн төвөрт оруулсан бол энэ болохоор нөгөө сургалтын менежер мэдээлэл буруу оруулсан гэсэн ийм тайлбар өгж байгаа. За зөрүүтэй алдаатай энэ болохоор сүүлийн хоёр бол надтай холбоотой алдаа дутагдал гэж үзэх юм байна. За ийм зүйлүүдийг ярьж байгаа. За мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Нэг асууч. За нөгөө нэг үнэлгээнд дээр нөгөө утасны дугаарууд оруулсан шүү дээ. За тий. Тэн дээр ингээд нэг хүүхдийн утасны дугаарыг арын оронд зөрүүтэй байгаа хүүхдийг засах боломж байгаа юу? Байхгүй. За одоо жишээлбэл ингэж байгаа. Сүүлийн 2 орны тоогийн солиод хийцэн. Эсвэл чи тийм алдаа байна уу? Тоогийн солиод хийчихв. Яагаад хийчихв? Систем шивтэй. 13 гэх байсан нь 10 гэд хийцэн мэтлээ. Одоо яг тэр дугаар л залгана одоо. Тэр дугаарыг ямар нэгэн хүн барьж гэнэ үгүй юу? Тэгээд тухайн дугаарыг хүн барьж ивэл одоо тэгээд яг тухайн хүнтэй гуугаал өөр орон нутагт байгаа хүмүүс байж болно шүү дээ тий. Тэнгүүд таны утасаар ингээд код ирж гэнэ үү? Тэрийг ингээд хилээд өгөөч гэж нөхөрсгөр гуйна да. Хоёр дахь нь болохоор удаа хугацаанд нөгөө өвчтэйгээд ардталтан тайлбартай бас нөгөө нэг тасалдаг хүүхэд гээд нэг ардан тайлбар тавьчихсан шүү дээ. Арын тайлбар гэдэг дээр. Тэр хүчинтэй байх юм уу? Өөр юм юу чек гэх юм бол?
тэр хүүхдээ төвөрт оруулахгүй гэсэн юм гэсэн тайлбар өгсөн бүтээс шалгалтанд. Хэрвээ та тэгээд чеклсэн л бол бид нар тэр хүүхдээ чинь шалгалтын төвөрт оруулахгүй гэж хэлжээ. Тэгээд тэрнтэй холбоотой нөө бичиг баримтаа бол ямар ч байсан бэлтгээд эрт мэрц өдөр тутмын эрцээ бас баталгаажуулаад хамгаалсан л байж байгаа юм тий. За баярлалаа. Тэгээд санамсаргүй байдлаар бас тухайн хүүхэд төвөрт хэрвээ орцсон байх юм бол нөгөө баримтаа үзүүлнэ гэсэн үг. Бас нөгөө чадлаа гэд тэрлүү орохоор нөгөө багшийн үнэлгээ сурагчийн юу гэж сурагчид болохоор материалуудаа ажиллаад байгаа. Тэгэхээр багш нар болохоор манай гадаадлынхаа нийлээд юмаа ороод хийцэн шүү дээ. Тэр зүгээр өөрийн үнэлгээний нөгөө нэг жишг даалгаврахгүй тийм өөрийн үнэлгээ гараагаад тогтоож байгаа тийм л мэдээлэл юм билээ. Тэрнээс биш тэрний дата мэдээллийг бол яг гүйцэтгэлийн үнэлгээнд тооцно гэсэн тийм байхгүй. Цөп дээр болохоор өөрийн үнэлгээ нь болохоор ихэвчлэн мэрэгжлийн хөгжлийн бүлгээр яаж ажилтгуу, хамт олонтойгоо яаж ажилтгуу, багаар яаж ажилтгуу гэсэн дандаа тийм асуулт байна л. Тэгээд эцэг болохоор 3 мушгих асуулт байсан шүү. Тэрнийг эцэг эхүүдтэй онцгой анхааруулаарай. Багш тийм суралцагч дээр болохоор одоо манай дээр болохоор эцэг их байгууллагыг үнэлнэ гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр байгууллага дээр ч байх магадaltaй авилга авдаг гэдэг асуулт байлаа. Бүрэн санал нийлж гэн гэвэл тухайн багш тухайн сургалтын байгууллага бол авилга авдаг юм шигээр ингэж юу ахаар ойлгогдохоор. За дараа нь болохоор таны хүүхдийг зодож шийтгдэг гэсэн бас юу вэ асуулга байна лээ. Тэгэхээр бас бүрэн санал нийлж гэн гिचх юм бол бас зодож шийтгдэг гэсэн тийм хандлага төрөхөөр таны хүүхдийг ялгуурлан гадуурхах хэлбэрүүд төрөл бүрийн хэлбэрүүд ажиглагдсан гэсэн бас нэг асуулт байлээ. Тэгээд тэн дээр нь ингээд төрлийн ингээд суралцах чадвараар нь хэл ярианы хөгжлийн ялгаатай байдлаар нь гэдэг ингээд хаалтан дотор зааж өгсөн. Тийм 3 л ямарч байсан мушгих хүн анзаарахгүй унших юм бол бас эвгүй болчоор тийм 3 асуулт эцэг ихтер бол байсан. Цөө би эцэг ихтер. Тэгээд нэг асуулт бас нэг асуулт байна. Нөгөө нэг одоо энэ хүчин чадлын заасан нөгөө компьютер дээр шалгалтаа авна гэдэг ааштай тий. Тэгээ одоо нөгөө нэг биднэрт өгөөд нөгөө компьютерийг ингээд нэг 20 хүүхдийг оруулаад нэг ангид оруулахаар шууд шүлжээ нунаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яах ёстой юм бэ? Хэдүүлээ одоо цахим шалгалтын дээр нөгөө сүлжээ маань унаад байгаа юм чинь төвөрт одоо 20-с цахимаар өгөх хүүхдүүд нь 20-с дээш болчих юм бол одоо нэмэлт төхөөрөмжл тухайн юундаа шийддэг бах та. Тэр өөртөө дататаа ирээд утсаараа цац гэдэг юм уу одоо утсаа хураагаад авчих та. Утсыг хураагаад авчин. Тэгэхээр одоо бид нар гэр интернет юм бол яг цахим кабинеттай энэ бол байрлуулах болох бах та. Тэгэхээр бүгдөө нийлээл нэг тийм хийх юм да тий. Яар бүгдөө яг тэр зэрэг авах уу яах вэ? Цахимаар шалгалт авах чинь 10 11 12 чинь 3 өөр өдөр байгаа шүү дээ. Тэгэхээр чинь нэг анги бэлтгэл нэг анги сайн яачвал гайг байна цаг дээр өөр нөө цэнгээ хадгалах гэдэг л асуудал байгаа. Сайн бүх цэнгэлэх үү гэдэг. Ааха. За баярлаа. За өөр тодруулах зүйл байна уу? Багш нэг юм асууя. Юу нотлонгийн сонгогдсон анги энэ жил сонгогдох магадлал байгаа юу? Би зэрийг бол хэлж мэдэхгүй л байна. Тэр ассистентийн тоогоор бид нар зааны ахлагч нартаа нэг тийм урьдчилсан таамаг гаргасан. Тэгээд тэр ч одоо зарим хамгийн нэгдүгээр цагийнх нь ассистентууд нь шивгдээгүй байгаа шүү нэмж ирнэ гэд манай тэр ассистентийн тоо нь болохоор 2 өдрийн үдээс хойш шалгалт нь ассистентийн нэр нь тодорхойгүй хэдэн ассистент хэрэгтэй нь тодорхойгүй шивгдээгүй байгаа. Тэгээд би бас нэг 400 гаруй хүүхэд байгаа штэ. Миний бол ордог 400 гаруй хүүхдээ. 400 гаруй хүүхдийн 40% гэхээр 160 хүүхэд сонгогдох эсвэл нь яах юм? Тэрийг одоо яаж зөвшөөрөх юм? 3 анги таарах юм уу? Эсвэл нь 251-ээс дээш бол 100 гэсэн байгаа зү нөгөө төвөр дээрээ. Мэдгүй. Тэрийг яагааг л яагаал. 250-аас дээш бол юу юм уу те? 100 хүүхэд орох юм уу?
Энэ дээр түрүү энэ дээр тайлбарлсан. За нөгөө слайд хаач. Зүүн хүүхдийг бүлгээс сонгоод гэсэн нэг юм. За нөгөөхийг олох байлаа. Биш байна. Биш байна. Энд байна. Бүлгээр төвлөөд зөрүү сурагч байвал нь болохоор дараагийн бүлгээс сонгоно гэсэн л. Яг 100-г л оруулах юм байна те. Тэгэхээр 250 дээр нэг очиж юу юм гэдсэн шүү дээ. Асент. Тэрнийх нь юу нэ хуваар мөр яаж гэх юм бол. тэрнийхээ ойрыг тухайн багшийг шалгалт өгөх өдрийг нь болохоор би хийж өгөх юм бэлээ. Би эндээс юу гэж бодоод байна вэ гэхээр яг одоо жишээлбэл мөнгөн багш шалгалт өгж байгаа өдөр бол өөрөө асуулгуудаа бас хариуцах ёстой учраас шалгалт өгж байгаа тохиолдолд аль болох шалгалт руу хойрлуулахгүй байх тал дээр нь бодож өгье гэж бодол байна. Тэгэхгүй бол өөрөө ассистентаар яваад өгдөг. Нөгөө эцэг эхчүүд нь өөр анги удирдсан багштай байгаад байдаг. Асуулгуудаа бөглөхгүй юу гэдэг дээр мөнгөн багш дээр мэдээлэл нь харагдаад байдаг. Надад харагддаггүй. Тэгэхээр заашгүй тухайн багш сургууль дээр байх шаардлагатай болчихлоо. Тэгээд аль болох тэр мэрэгчлэр одоо жишээлбэл технологи, дизайн технологи гэхэд тэр шалгалт руу авьяас сургууль руу очисон ч гэсэн ассент их боломжгүй юм чинь. Мөнгө очоод дизайн технологийн шалгалт авахгүй юм чинь. Эртээ дизайн технологийн шалгалтыг авахгүй шүү дээ. Шал өөр мэрэгжлийн зөрүүлээрээ гэдэг юм чинь. Тэгэхээр яалтчгүй өөр өдрөл шалгалт авахгүй өөр өдрөл ассентээр очно гэсэн үг. Өөр цаг дээр. Аль болох анги удирдсан багш нарыг бас суурин байлгах тал дээр нь бас бодохгүй бол нөгөө үлдсэн сурагчаа хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй зохион байгуулна гэдэг ба шүү дээ. Тэгэхээр анги удирдсан багш нар нөгөө шалгалт өгж байгаа багш нартай хамтарч ажиллах, мэдээллээр хангах, эцэг эхтэй холбох үүрэг байгаа учраас анги удирдсан багш нарыг болж игэл нэг шалгалт руу хойрлохгүй байх бодолтой л байна. Миний хувийн бодол байна. Тэгээ одоо нөгөө тэгмээр байгаа. Тэгэхгүй бол анги удирдсан багш нь тэнд шалгалт аваад өөрөө уцаа нам хураалгаад тэнд сууж авдаг. Тэгсэн чинь нөгөө ангийнх нь хүүхдүүдийн эцэг эхтэй холбогдож болтгоо тийм юм асуудал гарах байл гэж бодож байна. За мөнгө хоёр агшд ямар асуулт байгаа? За мэдээлэл өргөсөнд баярлалаа гэж нэг зүйл тодруулах гэсэн. За энэ хуваарьтай холбоотой нэгдүгээр ангийн хувьд хуваарь дээр Монгол хэл, математик, хүн орчин, дүрслэх урлаг гэсэн хичээлүүд тавигдсан байгаа. Тийм. Тэгээд нэг боловсролын үнэлгээний газраас гаргаж өгсөн бэлбэрүүд дээр болохоор хүн орчин юу хоёр байхгүй байгаа. Бэлбэрийн хүн орчин байхгүй юм уу? Хүн орчинч байхгүй, дүрслэх урлаг хоёр нь байхгүй байгаа. Тэгэхээр одоо авагдана гэж ойлгох юм, авагдахгүй гэж ойлгох юм яг хэрлэлтэй. Яг шалгалтын өөртөө бас над багын зааныхын өнөөдөр орж иж наадах чинь бас ярьсан. 2024 оных дээр нь байхгүй нэлээ. 24 оны энэ оных дээр үү? Тий, 24 оны гүйцэтгэлийн үнэлгээ гэж орохоор Монгол хэл матл байгаад байгаа. Өөр юм байхгүй нэлээ. Тийм бүлбэрүүнд нь болохоор танаас гараагүй байгаа байхгүй юу? Би шүрээгээс тодруулъя. Бүлбэрэнт нь гараагүй энэ агуулгаар шалгалт төлөвлөгдсөн байна. Энд шалгалт юу ах уу гэдэг асууя. Бусад ангиуд дээр байгаа мó? Бас нэг юм асуучих. За. Одоо нэг манай улсын хэмжээнд 38 сургууль персонер хичээлж байгаа. Тэгээд тэднэрийн одоо 10 дугаар анги хэрэг сонгогдлоо гэхэд штэ 9 10 8 энэ ч бол улсын хэмжээнд биш. Улсын хэмжээнд болохоор 5 6 дугаар анги байгаа. Тэгтэл тэрнээс бусад ангиуд хэрүүр сонгогдох юм бол яг перснийхээ агуулгаар юм уу? Тэгээ блюпринтийг ингээ үзэхээр бүгдөө дандаа хуучин агуулгаараа байгаад байгаа. Энэ тэгээд яг яасан юм бэ? Эндээр бүр агуулгаар нь хурж ирэх юм бол асуудал үүсгэл юм байна да. Тэгээ нодлон бол тэгсэн байхгүй юу?
Перснэрээ явна гэсээр аваад 9-р анги мэнг бол ерөөсөд дандаа хуч агуулгаар ирсэн. Тэгээ энэ жил яг яахсан юм бол перснээс бол ер залах талаас ухаар 1-6-аараа хийцэн байхад болно гэдэг юм мөртлөө блупринт нь ч гарахгүй. Тэгээд нөгөө чадлаар уучлах мэдээлэл авахгүй. Найд гэрэл тоёроос асуусан юм энийг. Гэрэлтэй ах шиг мэдл хүрхгүй юм шиг л шүү дээ. Нодлон жоо хийж байгаа л харин харин тэгнээ тэх бахаа гэсээр агаад бодлоо болсон. Тэгээд одоо яамаа яад юм болоо. Энэ жил болохоор перснийх нь найдал магш болохоор 38 сургуулийнхаа багш нарт болохоор 1-6 хүртэл юнитээр бэлтжээ. Яг л набингийнхаа тэгээд авахгүй 1-6 хүртэл юнитээр бэлтжээ. Тэгээд блупринт бол гарахгүй гэдэг. Тэгээд блупринтийн эндээс хайгаал орохоор дандаа 10 дугаар анги бол юу туч агуулгараа л байгаа. Тэгээд яг гайхаал энэ тал дээр асууж чад ямар юм байд юм болоо яа гэм бэ? Тэгээ асууя. Тэгээ шүрэгээс асууя. За тэгээрэй баярлаа. За Жавцан багм ямар асуулт байгаа? За орой минь сонсогч байна уу? Сонсогч байна. Нөгөө асуулт гэхээсээ илүү нөгөө судалгаан дээр ангитай яг ингээд хувь хүний нөгөө вакцины зохион байгуулалтыг харагддсан байлээ нөгөө судалгаагаа бүгдүүлэхэд. Адлан бол манай ангийнхан ч маш олон багш дээр сонгогдсон 4 судалгаач илүү тэгэл анги удирдсан багш руу зарим багш нар нь бол чи ангиа бүглүүлээд өгөөч гэж над руу л хандаад идэг. Тэгэхээр манай орос хэлний баяр маань болов шууд зааланд хүүхдүүдэд аваа очсон их усрыг хангацсан интернетийнхээ тэгээд компьютер ноутбук дээр аваад орсон ингээд газ бүглөө болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бас ер нь бол тэгээд яг өөртөө их усрээ интернетийн усрээ бэлдээ тэгээд байж ивэл их зүгээр юм элэ. Олон анги сонгогдож байгаа багш нар бол бас хэцүү юм байна. Анги удирдсан багш руу очиад нөгөө даахгүй юу? Тий. Харин тий. Тэгэд нөгөө нэг смарт анги бэлдээгээд ааштай. Жавцан багм багш ярьсан энэ саяны сайн туршлагыг бас бодолцох нь шүү дээ тийм ээ. За уянгаа өгш гараа өргөсөн байна. Энэ уянгаа. Багш сая нөгөө нэг юу та багын багш чинь нөгөө нэг 6-7 судлагдахын зэрэг орж байгаа шүү дээ. Тэгээд бусад сургуулиудаас ингээ асуухаар багын багш дээр нэг багшийн олон судлагдахууныг шалгахгүй гэсэн чиглэл ирсэн зөвхөн мат монгол хэлийг шалгана гэсэн гээл бусад багын багш нар өөр аймагаас ингээ асууж судлахаар тэгээд ахыг тэгээд хуваар дээрээ болохоор айгүй олон хичээл тавих хичээл гэдэг бид нар яг тий алийг бэлтгэхээ бас сайн мэдэхгүй энэ талаар бүр тодруулах арга байгаа болов. Хэн ундрах юу гэж байна? Ундрахаас асуусан уу? Ундрах багш магшаас асууж үзээгүй л байна л да. Ундрах л одоо ерөнхий чигийг ундрах л мэдэн дээ. Тэгээ бид нар одоо бүх хичээлээ бэлтэх үү, мат монгол хэлээ барих уу гэж бүр төөрсөн л хүмүүс байна. Юу болохоор одоо яг урд өдөр нь сонгогдсон сурагчийн нэрс яг урд өдөр нь оройн 17-оос 17:30 хооронд сөөб дээр гарч ирээд тэгээ бусдад хальт гарч ирээд алга болж илээ. Материал нэтер бол сөөбийн материал тэгж хальт гарч ирээд зөвхөн материалыг татаж аваад сөөб чинь тэгж олшруулахаар байсан. Тэгэхээр яг тэр 30 минутын хугацаанд материалуудыг амжилт татахаар тэгээ маргааш өглөөнөөс даалгаврыг татаж болохоор байгаад байсан. Тэгэхээр манайх болохоор материал бэлэн сургууль болохоор бэлэн хэвлэгдсэн материал Монгол шуудангаар дамжаад ирчихэж байгаа болохоор хүүхдийн нэрс бол урд оройн яг багш дээр харагдана. Хин сонгогдсон. Менежер дээр харагдахгүй байгаа. Тэгээ сая таны нөгөө нэг мэдээлэл дээр 21-ээс 40 хүүхэдтэй ангийн 60% гэж явсан нөгөө өмнөх мэдээлэл дээр болохоор 40% гэж ойлгоод байсан. Тэгэхээр 60% нь энэ саяны слайд бол хамгийн сүүлийн слайд байхгүй хамгийн сүүлийн мэдээлэл өгч байгаа слайд. Тэгээд 60% нь дахиад хэрвээ одоо багын багш нар 2 судлагдахуун сонгогдохоор бол 60% дэ орсон хүүхдүүд маань дахиад 2 хуваагдах уу? Мат монгол хэл дээр.